Жохон час хийж. За зүгээр байгаа даа энэ ч одоо. За эмч маань одоо зүгээр л гэсэн л дээ. Бас би ер нь жохон айж исэн байхгүй, жохон айж исэн. Нөгөө хүний бие дээр хорхоо ингээд цусын сороод. Тэгээ цаашаага арсын цоолоо цаашаага орчдөг. Хайр гарагийн кино шиг байдаг штэ. Тэгээ бие рүүгээ алдчихдаг гэдэг шиг. За хөл одоо суцаа барина 2 гараа. За. Хүзүүмөр өргөж байгаа юу? Хүзүүмөр жоохон өшнө. Компьютер дээр их удаан суун толгой жоохон өвдөн. Толгой өвдөж байгаа. Тий. Гар бадарч байгаа юу? Гар үл бадарна. За тэгээд эмчгэн тэргэлж байгаа хануурхаа маань ингээд эмнэлгийн гэрчлэдээ аршгаа эргүүлээд гэсэн. За. Сертификаттай лаборатори бичгтэй ингэж ирдэг. За. Ийм хануурхаг нэг хүнийг удаа хэрэглээ устгалд оруулна. За ойлаа хань. За байж одоо би нэг хараадах уу? За тэг. Оо энэ хорхог тавих юм уу тий? Тий. Энэ ингээд шүдээ зоочоо тэгээ цаашаага орчихгүй зү. Үгүй наа чи ингээд яг хүний бие арсны зөвхөн өнгөт тохрыг л цоолно. Хүний бие арс чинь 5 давхртай байдаг. Арсны өнгөт тохрыг цоолно. Эхлээд жоохон час юм шүү дээ. Айхтар өвдөх юм байхгүй. Тэгээ дараа нь өөрийнхөө шүүрлийг ялгаруулад арсан дээр нэгд бэлтгэцснийхаа дараагаар айхтар өвдөх юм байхгүй. Нэг хүн аалц кино дээр ингээд аалц хатгаал тэгэл нэг дараа нэг гинт аалц шиг ингээд болдог штэ. Тэрэн шиг энэ хорхоо ингээд хатгаал ингээд эренгүүд би сая нэг сонь санагдсан байхгүй. Цаашаага ингээд арс махраа гүгэд орчт юм биш байгаа даа гэл. 270 ширхэг шүд надтай зоогж байгаа штэ нэг хорхооны. Миний хөлний доотлын хэсэг чи ингээд зангирчдаг байхгүй юу. Тэгээ яг тэр хэсэг дээр нь тавьсан чинь одоо яг тэр хэсгийн одоо муу цусыг сорж байгаа юм болов. Ер нь одоо нэг жоохон мэдгэрч ер нь бол ингээд цус сорж байгаа хэсэг дээр ингээд жоохон сэрүү татаад байна. Одоо эний чинь бас ингээд заавал настай хүмүүнд хийдэг юм болов гэсэн чинь бисээ бичлэгүүдийг харсан чинь бага насны одоо жоохон одоо нялх хүүхдийн гидсэн дээр хүртэл одоо тэр тавьсан байдсан байна. Одоо бүр одоо нөгөө бүхсний цагаан мах гардаг хүний тэр цагаан мах гардаг хэсгээр нь тавихад яг тэр хэсгийнх нь муу цусын сороод цагаан мах гарахаа болчдөг. Ер нь бол одоо ер нь 40-оос дээш насны одоо над шиг одоо ингээд цус одоо өтгөрж байгаа хүмүүс бол хаяа да нэг энэ имчилгээнд орчиход бол ер нь буцаад одоо сайхан гоё болдог. Царай гоё одоо шингэрдэг л гээд ярьж байна. Ямар ч байсан би бас нэг найзынхаа зүйлсний дагуу энд бол орж байна. За имчилгээнд ороход бол би бол жоохон бас айж исэн. Бас ингээд арьс цоолоод бас айхтар өвдөхүй. Ер нь бол нэг баг зэргийн үйл ажиллагаа час хийснийг л тооцох бол нэг тийм зөөрөл байхгүй. Сая имчилгээ дуусныхын дараа манай гаваа эмч сая надад нөгөө хорхоонуудыг үзүүлээ л дээ. Ингээд нөгөө нэг юм жижигхэн байсан хар хорхоо жишээ ингээд цусаас ороод ирэнгүүтээ өөрийнхөө одоо юм нарийнхаа одоо нарийнхан байсан чинь нэг бараг хөдөлчин бараг нэг шигчийн урууны дайтай бүдүүн болоод бас их урт болчдөг юм байна. Маш их хэмжээний цус ороод. Тэгээ нөгөө нэг цэнхэр спиртэн дотор нөгөө хорхоогийн чинь ингээд устгалд оруулаад ингээд харахаар тэр цэнхэр спиртний өнгө чинь байхгүй болоод ерөөсөө маш их тийм өтгөн хар хүрэн тийм одоо тийм цус ингээд сорцсон тийм эндизм том орхонууд. Тэгээ ер нь бол одоо их тийм буянтай амт юм байна өө. Одоо хүний хамаг биений муу мухайг аваад өөрөөсөө маш их одоо тэр эрүүл мэндэд хэрэгтэй цус шингэлдэг бодисыг гаргаж өгөө. Тэгээд хүний төлөө бүтээгдсэн одоо ийм амт юм байна штэ. Тэгээ миний хувьд бол бас энэ имчилгээнд бол ороод бол одоо надад бол сэтгэл бол өндөр байна. Тэгээ ер нь надад бас хэлсэн. Ингээ хоёр хөлний сая цус соролтыг бас ингээ харж байгаа. Зүүн талын хөл өвдөд идэг. Яг өвдөд идсэн хэсэг дээр бол одоо хорхоонууд нь бас илүү хурдан томроод цусаа бол бас маш хурдан сордог юм байна. Манай эртний өмнөх одоо 1500 жилийн өмнөх дэлхийд дахинд одоо хэрэгжилж ирсэн одоо Египет, эртний Грек, Ромын Гиппократ, Гален эдгээр одоо эмчнэр зөвлөж исэн цус шингэлдэг маш одоо тийм үр дүнтэй эмчилгээ байт юм байна. За тэгээд хануур хорхоо гэдэг маань зөвхөн цус шингэлж байгаа юм биш. Дээрээс нь одоо янз янзын одоо тэр үе мөчний одоо нурууны өвдөлт мөн одоо нуруунд одоо месасл хийчихсэн хүний хүртэл одоо энэ хорхоогоор эмчлээд месаслын одоо заалттай байдлыг нь болиулаад энгийн аргаар эмчилжсэн байдаг. Мөн одоо дархлаа сайжруулдаг юм байна. Хүний биеийн янз янзын одоо хөшинг, янз янзын булчин зангирсан үед мөн одоо зүрх судасны одоо янз янзын цусны бүлэн, янз янзын месаслын дараах одоо цус хурсан ийм хуралдтай тийм үед бол бас энэ хорхоог тавьж одоо муу цусын саруулж бас ингэж одоо идгээд ер нь маш олон төрлийн ашигтай тийм их буянтай амт юм байна. Гаваа эмчтэй баярлалаа. Та нар ч гэсэн бас энэ эмчилгээ нэг сонирхоод үзээрэй гэж одоо зөвлөж байна.